Даатгалын байгууллагууд тодорхойлт авчир гэдэг юм шаардлага тавьдаг юм байна. Заавал одоо танахаас ирж тодорхойлт авах шаардлагатай юу? Ямар үе цагдаа байгууллагаас тодорхойлт авахгүйгээр даатгалын байгууллагаараа шийдвэрлэх боломжтой юм бэ гэдэг тал дээр нь тайлбар өгье. За зам дээр усал гаргасан үед хүний амнаас гэмтээгүй, эрүүл мэнд хохироогүй, усал гаргасан 2 жолоочийн тээврийн хэрэгсэл бусад удаа эд хөрөнгөнд хохирол учраагүй тохиолдолд бол даатгалын байгууллагаас 100% шийдвэрлэх боломжтой. Энэ тохиолдолд бол цагдаа байгууллагаас тодорхойлт авах шаардлагагүй. Согтурал гундооны зүйл хэрэгэлсэн үедээ зам дээр усал гаргах, бусдын удаа эд хөрөнгө одоо хохирол учруулах, тухайн удаа зам дээр усал гарсан бусад удаа эд хөрөнгөд хохирол замын байгууламж ч юм уу тийм ээ. Гэмтэл учирсан бол цагдаа байгууллагаар шалгуулж тодорхойлт авах хэрэгтэй. Жишээ нь одоо 2 жолооч хоорондоо ингээд зогцсон. За тэгээд тухайн даатгалын газар жишээ нь зургийн дараа авчих, зургийн дараа явуулчих шиг тийм үү? Ийм тохиолдлууд байгаа шүү дээ. Зөв, ер нь бол цагдаа байгууллагууд бол даатгал компанид бол ингээд тухайн зам дээр ус гаргасан жолоочд маань тий өөрсдөө юм бургыг хүлээн зөвшөөрдөн шүү дээ. За миний буруу байна. Би хойноос ч мөрөгчлээ. Би даатгалын байгууллагаар шалгуулъя гэж байгаа тохиолдолд бол заавал цагдаа байгууллагаар шалгуулах шаардлагагүй. Зүгээр даатгалын байгууллагаараа дуудаа шалгуулаад тохиолдол барагдуулах бүрэн боломжтой гэж ойлгож болно. Ямар үе цагдаа байгууллагад дуудах ёстой гэвэл одоо сая би дурдлаа шүү дээ. Согтурал гундооны зүйл хэрэгэлсэн эсвэл маргаантай байгаа. Эсвэл өөрсдийнх нь одоо зам дээр усал гаргасан тиймээс бусад одоо эд хөрөнгөд хохирол учруулсан бол цагдаа байгууллага дуудаж шалгуулах хэрэгтэй. Тэгэхээр яг таадарч бас юм байгууллагад даатгалын газар суртал одоо энэ үүргээ бас биелүүлэх ёстой юм байна шүү дээ тий. Биелүүлэх ёстой л одоо даатгалууд бүгд мэдчихэж байгаа тийм. За бас улсчууд бас улсчуудын сэрэмж болонд орж бас тодорхой хуулийн чиглэлээр мэдээлэл өгсөн надад баярлалаа. За баярлалаа.